1974 онд Эрдэмтэд 2-ын код ашиглан сансарлуу хүн төрөлхтний талаарх мэдээллийг явуулж, харийн соёл иргэншилтэй холбоо тогтоох оролдлого хийсэн. Энэхүү мессежийг тухайн үеийн хамгийн хүчирхэг радио телескопоор 2380 МГц-ийн давтамжтайгаар Херкулес одны бөөгнөрл рүү илгээсэн. Гэхдээ мессеж явуулах нь нэгэн төрлийн шинэ бүтээлийн туршилт байсан бөгөөд хинч хүлээн авна гэсэн хүлээлт байгаагүй. Хэрвээ хариу ирлээч хамгийн ойр од 25,000 гэрлийн жилийн зайд оршдог. Ингээд Эрдэмтэд хэвийн амьдралтаа ороо явж байхад 27 жилийн дараа хэний ч санаанд оромгүй зүйл болсон нь хэн нэгэн хариу бичсэн. Учир бүтээлэх хэрэг дуртай бол манай чаналыг subscribe хийгээрэй. 1966 оны 1 өглөө Жорж Педли Австралийн Квинсленд мужийн Түлээ дахь ферм дээр ажиллаж байсан. Гэнт тэрээр хачин чихтэй чимээ сонсоод трактороосоо бууж чимээ гарсан зүг явж эхэлсэн. Намгаас барагцаалаад 15 м дөхөж ирэхэд газраас дугуй хэлбэртэй харь гаригийн хөлөг дээшилж агаарт хэдэн секунд болоод тэнгэрт хөөрөн алгуулсан байдаг. Жорж сонио зантаа хөтлөгдөн намаг дээр ирэхэд зэгснүүд дугуй хэлбэрт орсон бөгөөд тойрог нь 9 м диаметртэй 60 см зузаан зэгснүүд цагийн зүүнний дагуу эргэлдсэн байсан. Энэхүү Европсын тогтцоос нь болоод нутгийн иргэд нисдэг тогны үүр гэж нэрлсэн ч үүний хэрэг дээрээ энэ нь crop circle байсан. 1960 оноос хойш дэлхийд даяар хэдэн мянган crop circle-ууд үзэгдэх болсон. Тэд бүх төв, бараг бүх улс болгоноос олдож байсан. Гэсэн хэдий ч голомт нь Английн баруун өмнөд хэсэгт орших wheelchair юм. Эдгээр формацууд тойрог, од, геометрийн дүрсүүд гээд ингээс маш нарийн төвхтэй дизайн хүртэл байдаг. Бид одоо хүртэл яг ямар утга учиртайг мэдэхгүй хэвээр л байгаа. Эдгээр формацууд өөрөөр харагдаж болох ч нэгэн ижил замаар бий болдог. Тэд ихэвчлэн шөнийн цагаар гэрлийн тусгал эсвэл бөмбөлөг мэт зүйлсээс бий болдог. Гэхдээ crop circle-ууд шинэ үзэгдэл мэт санагдаж магадгүй ч үнэн дээр тэд маш урт хугацааны өмнөөс гарч ирсэн гэх нотлохоонууд байдаг. 9-р зуунд Франц улсын Лион хотын хамлам Абагард нь чөтгөрийн шүтлэгтэй харын шашинтай холбоотой байж болзошгүй сүмийн талаар бичиж үлдээсэн. Тэрээр хэлэхдээ сүмийн гишүүдийг crop circle-аас үр цуглуулж үржлийн зан үйлд ашигладаг гэсэн байдаг. 1686 онд Оксфордын философ Роберт Флотн гэрийнхээ ойролцоо гарч ирсэн crop circle-ийн талаар зурж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр хэлэхдээ тойрог гэрлийн гялбанаас үүссэн бөгөөд дараа нэмтэд ерөөсөө ойртохгүй байсан талаар дурдсан. Яг энэ цаг хугацаанд мөн чөтгөрийн хадуур гих төнхмөл гарсан. Үүнд тариаланчид шүн унтаж байхад маш хурц гэрлийг гал гэж андуурч гарч ирээд тойрог үүссэн байгаа талаар дурдсан байдаг. Энэхүү тариалангийн тойрог маш нимба хийцтэй байсан бөгөөд нутгийн иргэд мөнх бус хүн яагаад ч ийм зүйл хийх боломжгүй чөтгөрөөс гарцаагүйгээд чөтгөрийн хадуур гих нэр авсан байдаг. 8 дугаар Хенригийн номын санчаар ажиллаж байсан Джон Лиланд шөнөөр талбайд учир бүтүүлэг тойрог үүссэн талаар бичиж үлдээсэн. 1937 онд Британий шинжлэх ухааны сэтгүүлд 10-ын талбайгаас тойргууд олдсон талаар мэдээлж хамгийн анхны crop circle-ийн зургийг нийтэлсэн байдаг. 1945 онд хааны нисэх хүчний шүхрийн бэлтгэлээс сургуульд ажилладаг агаарын бөмбөлөгч энэхүү зургийг авсан. 1952 онд Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчин Канзас мужаас олдсон crop circle-ийг судлахаар болсон. 1963 он New Scientist Journal сэтгүүлд одоо орон судлаач эрхэм Патрик Мур нь Чарльстонд байрлах улаан буудын талбайд үүссэн crop circle-ийг судалж формацийг дугуй эсвэл эллипс хэлбэртэйг баталж нийтэлсэн байдаг. Энэ бол хамгийн сайн тодорхойлогдсон загвар өгөөд 13 м урт, 4 м өргөн хэмжээтэй байсан. Сүнсэн тэнгисээс олдсон Энокийн номны бичвэрүүдэд дурдсанаар аянга цахилгаан мэт гэрэл гарч тойрог үүссэн талаар тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энэхүү crop circle түүх бичигдэж эхэлсэн цагаас л байсаар ирсэн байна. Бид мянган crop circle-ыг олж хэдэн мянган хүн тэднийг үүсэж байгаа гэрчлэгч хинч камерт буулган авч байгаагүй. Харин 1996 онд бүх зүйл өөрчлөгдсөн. Джон Вэллин Wilshire дахь Оливерийн цамхаг хэмээх толгодод нэгэн шөнө буудалж байсан. Шөнийн 3 цаг үед юр бүсийн зул тэрний анхаарлыг татаж тэрээр камера шүүрэн авч талбай дээр эргэлдэж буй хідэн гэрэлт бөмбөлгүүдийг хальсандаа буулгахад
Төд удалгүй тариан талбайд crop circle бий болсон. Энэ дээрээс нь харсан зураглал. Гэхдээ хинч эдгээр формацыг ямар утга учиртайг мэдгүй гаргалгаа байхгүй бухимдалтай байхад 2001 онд дэвшил гарсан байдаг. 1974 онд Arecibo мессежийг дэлхийгээс Hercules одны бөөгнөрл рүү илгээсэн. Мессежийг Arecibo радио телескопоор дамжуулсан болохоор Arecibo-гийн мессеж гэж нэрлсэн байдаг. Энэхүү мессежийг Carl Sagan-ы тусламжтайгаар доктор Фрэнк Дерекер ахлуулсан баг зурган дүрслэл болгон 1679 2-ын цэбэр ашиглан бүтээсэн. Хамгийн ихэнд болох хамгийн дээд талд 1-ээс 10 хүртэлх тооны дүрслэлийг илэрхийлсэн нь энэхүү мессежийг тайлж унших түлхүүрийг илэрхийлнэ. Дараа нь энэхийг бүрдүүлэхэд ордог ус төрөгч, нүүрс төрөгч, азот, хүчил төрөгч, фосфорын атомуудыг харуулна. Нүүрс төрөгч нь амьдралын хамгийн түгээмэл хэлбэр байдаг тул дээшээ болгон онцолсон. Түүнчлэн ДНХ-ний нарийн дэлгэрэнгүй давхар мушгаа бүтцийг дүрсэлсэн байна. Доохон талд нь хүнийг төлөөлсөн дүрслэл дундаж өндөр болон тухайн үеийн 4 тэрбум гаруй хүн амыг илэрхийлнэ. Дараа нь манай нарны аймгийг төлөөлж нарнаас дэлхийн вам хүртэл байгаа бөгөөд дэлхийг дохио илгээж буй гаргаар онцолсон байна. Зурвсын доод хэсэгт Arecibo радио телескопыг дүрслсэн графикийг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэхүү мессежийг хинч авсан бай? Боломжтой хамгийн ойрын од 25,000 гэрлийн жилийн зайд оршдог. Тэгэхээр бид 50,000 гэрлийн жилийн дараа л хариу хүлээн авах боломжтой гэж бодож байсан ч 2001 оны 8 сарын 14-ний өглөө Chilton радио телескопын хажууд тариан талбай дээр формац бий болсон. Гэхдээ энэ бусад формацаас өөр газраас харахад эмх замраагүй тэгш бус харагдаж байсан. Ингээд эрдэмтэд 3 хоногийн дараа дээрээс нь харахад бүх зүйлийн учир тайлагдсан. Үүнийг Arecibo-гийн хариулт гэж нэрлэдэг. Arecibo-гийн хариулт нь өмнөх мессежтэй адил 23 харьцан 73 хэмжээтэй бөгөөд дээд мөрөнд 1-ээс 10 хүртэлх адил тоонууд харагдаж байна. Харин хариултан дээр нүүрс төрөгч биш цахиур нь амьдралын гол элемент гэдгийг харуулж байна. Мөн тэдний ДНХ нэмэлт 3 дахь хэлхээтэй дүрсэлсэн байна. Формацийн төвд 121 см өндөртэй том толгойтой хүн дүрс байна. Тэдний хүн ам 21 тэрбум гэж харуулж байна. Доод талд нь тэдний нарны аймаг. Тэд өөрсдийн аймагтаа 3 объектыг эзэлдэг бололтой. Тэгэхээр дээш болгосон эхний хоёрыг гариг гэвэл сүүлийнх нь нэлээд нүсэр, гомоохон байгууламж, эсвэл гаригч байх боломжтой. Эндээс хамгийн сонирхол татаж байгаа нь энэч мессежийг тайлж уншсан бай Arecibo төхөөрөмжийг ашигласныг ойлгосон бололтой. Өөрсдийн төхөөрөмжөө дүрслсэн байна. Гэхдээ энэ яг юу вэ? Энэхүү зургалтай төстэй формац ижил газар мөн гарч ирсэн. Тэгвэл энэ сансрын холбоо барьдаг төхөөрөмж байх боломжтой юу? Эрдэмтэд харийнхантай илүү дэлгэрэнгүй мэдээлэл солилцохыг хүсэж бидний хэлээр ярьдагч болоосай гэж байхад яг 1 жилийн дараа өөр нэг формац гарч ирсэн. Энэхүү формац дээр 2-ын код ашигласан бөгөөд энэ нь мэдээлэл солилцох Америкийн стандарт ISCI код юм. Анх удаага л бид бодитоор ойлголцох мессежийг хүлээн авч байна. Ингээд эрдэмтэд орчуулахад хуурамч бэлэг тээгч болон тэдний амлалтаас болгоомжил маш их зовлон. Гэхдээ цаг байгаа. Итгэл найдвар сайн талч гисэн хаа нэгтэй бий. Бид хуурам эхлэхийг эсэргүүцдэг. Холбоо дууслаа. Тэгэхээр хинч энэ илгээмжийг явуулсан бай. Маш олон утга агуулсныг харж болохоор байна. 2004 онд Роберт Рижн Нью Мексик мужийн Розуэллагаас хэдэн километрийн зайд буугаагнаж явахдаа шороонд хагас булагдсан хачирхалтай геометрийн сэлбэртэй чулууг олсон. Эхэндээ Роберт хэн нэгнийг гээсэн эд байна гэж бодож мэддэг хүн болгондоо үзүүлж сонирхуулсан байдаг. Харин удаачгүй чулууг соронцлогдсон гэдгийг мэддэг. Тэрхүү газар иймэрхүү төрлийн чулуу олдоод байдаггүй. Ингээд микроскопоор сэлбэрийг харахад ямар ч өөсөвгүй, маш цэвэрхэн гүлгэр байхаас гадна ямар ч хүний гараар бүтээгдсэн эмээргүй нарийн хийцтэй байсан. Эндээс хамгийн сонирхол татж байгаа нь Роберт чулууг олохоос 8 жилийн өмнө Дарилангийн талбайд яг ижил формац гарч ирсэн. Зарим хүмүүс чулуун дээрх зураглалыг нэгэн төрлийн мессеж эсвэл газрын зураг гэж таамагладаг.
Харин шүүмжлэгч нар Розуэллагаас олдсон чулуу Аризобогийн хариулт эдгээр бүх crop circle-уудыг худал хуурмаг зүйл гэж ч үзэж байгаа. Тэгвэл хэн ийм нарийн хийцтэй худал хуурмаг зүйлийг хийн гэж? Бас яагаад? 1991 онд Их Британий нэгэн сэтгүүлд дэлхийг хуурч чадсан эрчүүд гэх гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. Энэхүү сэдэнд 1991 оны 9 сарын 9-нд 60 орчим настай 2 тэтгэвртэй гарсан хөгшчүүл 1978 оноос хойш гарсан crop circle-ийн учир бүтүүлэг үзэгдлийг эхлүүлснээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэхүү санаанах Даг нэг удаа паб сууж байхдаа 1966 онд болсон түлээх нисдэг тавганы үүр гэх нийтлэлээс санаа авч Английн өмнөд хэсэгт Трэлингийн талбайд харийн биет газардсан гэж хүмүүсээр шоглох нь хөгжилтэй санагдаад найз Дэвтэйгээ хийхэр болсон байдаг. Трэлингийн тойрог хийхдээ тэд модон банз, баг зэрэг олс, ирчилсэн утас ашигласан. Тэд анх хийхдээ энгийн бохилхтуу байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам гаршиж илүү нарийн төвхтэй загваруудыг буулгаж чаддаг болсон. Олон улсын хэвлэл мэдээлэлээр шууд 2 тэтгэвртэй гарсан хөгсч болоодсандаа тойргуудыг хийж энэ бол зүгээр л худал хуурмаг тоглоом гэж мэдээлж эхэлсэн. Ингээд crop circle-ийн нууц тайлагдсан. Ингээд л болоо. Гэхдээ Дагдив 2 хідэн crop circle хийсэн байж болох ч тэдний ярьсан түүх явандаа зөрж эхэлсэн. Нэгэн сурвалжлах багийнхан тэднийг өмнө нь хийж байсан загваруудыг дахин хийхийг хүсгэд тэд 2 дахин томыг хийж дуусгаас татгалцсан байдаг. Загварууд илүү нарийн болох тусам тэд улмал, болох, эмх замбраагүй хийж эхэлсэн. Нэмж хэлэхэд хамгийн анх хизээнээс формацуудыг хийж эхэлсэн хугацаанд байнга өөрчлөгдөж эхэлсэн. Эхлээд тэд 1976, дараа нь 1975, дараа нь 1978 он болгож шинжилсэн. Дагдивнер crop circle-ийг хийж эхэлсэн оноо хизээч тохиролцож чадаагүй. Бүр ингээд зогсохгүй ямар crop circle хийснээ өөрчилж зүйлдээ өөр хүмүүс хийхтэн тулсан гэж хувиргасан байдаг. Жишээлбэл 1983 онд гарч ирсэн The Cheesefood Head crop circle-ийг хийсэн гэдэг. Гэхдээ тэдний үзүүлсэн диаграм дээр явган хүний жим байхад жинхэнэ хувилбар дээр ямар ч жим байтугай хүн байсан гэх улмөр байдаггүй. Ингээд сурвалжлагч нар мэдээж жинхэнэ хувилбар дээр жим яагаад үүсээгүй талаар асуухад. Даг хэлэхдээ бид хэрэгслүүдээ бариад тойргуудын голоор шонтой өндрийн харайлт хийж байсныг харсан бол та нар алмаарах байсан гэж хэлсэн. Гэхдээ Даг Дэв 2 60 гаруй настай тоног төхөөрөмж хэрэгслүүдээ аваад шонтой харайлт шүнжэнгөө хийгээд гүүн гэдэг нүдэнд нэг л багтахгүй. Та нар юу гэж бодож байна? Бүр ингээд зогсохгүй илүү олон газар crop circle олдох бүрт Даг Дэв 2 шинээр түүх зохиож эхэлсэн. Нэг удаа crop circle-ийг судалж байсан хэсэг бүлэг хүмүүст нэг нь нэлцгай вэзлийн шиг зүйл тойргийн дотроос олсон. Ингээд тэр хоёр юу болох талаар асуухад Даг онгоцны хаягдал гэсэн. Тэрээр дараа нь crop circle-ийг хийж байхад онгоц хөлдөө хаягдлаа хайснаас болоод толгоон дээр нь унаад нүүр нүдгүй цус болж арай ч юу гэж нэгэн бүтчин машиндаа хүрсэн гэж хэлсэн байдаг. Гэхдээ Дагийн энэ хэлсэн түүхт нь нэг асуудал байгаа нь тэр хавар онгоц хаягдлаа хайдаггүй. Тэглээч хуйлбус бас заван. Мөн өөр нэг crop судлаач нар солирын төмрийн хилтерхийнүүдийг тойргоос олоход Дагдив 2 төмрийн үртцэс цацаж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр crop circle хийсэн байлаач энд 23 улсад 1500 орчим crop circle бүртгэгдсэн. Эндээс шинжлэх ухааны үндслэлтэй жинхэнэ crop circle-ыг ялгах боломж байгаа юу гэвэл байгаа. Ихэнх crop circle хүний гараар бүтээгдсэн байж болно. Гэхдээ жинхнээс хурамчийг ялгах аргач бий. Хурамч crop circle-д хүний явсан жим байдаг. Мөн хүний оролцоотой хийсэн crop circle дээр хавтангууд хүчээр тахийлгаснаас болж иш хагарч, хөхөрч, ямар ч эмх замбраагүй байдаг. Харин жинхэнэ crop circle-д ургамлууд гүлгөр яг л усны урсгал шиг эмхцэгцтэй, ихэвчлэн эвтэйхэн давхарлцсан, эсвэл ургамлууд сүлжлэгдсэн байдалтай ч болддог. Буудаанууд ямар ч гэмтэл аваагүйгээс гадна хэвтэй чихтэй ургасаар хэсэг хугацааны дараа буцаад хэвийн босоо байрлалдаа ордог. 2005 онд олдсон энэхүү crop circle-аас цэцэг ямар ч гадны нөлөөнд гэмтээгүй байгаа нь тогтоогдсон. Харин энэхүү crop circle-ийг дуурайлгаж хийсэн хүмүүс ургамлуудад маш их хэмжээний хохирол учруулж
буцаад хэвийн байдалд орохооргүй хаягдал болгосон байдаг. Эндээс 2003 онд олдсон энэхүү crop circle илүү анхаарлыг татаж байгаа. Тойргийн зарим хэсэгт ургамлууд бүхэлдээ бүхийг өгөв. Зөвхөн орой хэсэг нь багаахан бүхийлттэй байсан. Судлаачид яг л пянзны ховир шиг нарийн гэж хэлсэн байдаг. Тэгэхээр яаж модон банз олсоор ийм зүйл хийн гэж мэдээж боломжгүй. Өөр нэг баталгаа гэвэл зуны сүүлээр улаан буудай алтан шаргал өнгөтэй болж цөмөн хүндэрч жингээрээ бүхийдэг. Хачирхалтай нь энэ crop circle-д буудаанууд бүхийлхий гэсэн ч бүхийхгүй шулуун болсон байдаг. Тэгэхээр энийг тайлбарлах ганцхан тайлбар бол цацрагийн туяа. Улаан буудай ишинд үе гэж байдаг. Энэ нь яг л таны хуруунд байгаа үетэй ижил. 1990 онд биофизикч William Livingood crop circle-аас авсан ургамлуудыг шинжилж үзсэн бөгөөд түүний багийнхан буудаан зангилаас сунаж ихэвчлэн хагарсан байдалтай байгааг тогтоосон. Энэхүү хагарлыг гадагшуулах хөндөй гэж нэрлэдэг. Иймэрхүү хагарал зөвхөн богино долгионы цацрагаас үүдэлтэй болж таарсан. Таны гэрт байгаа богино долгионы зуух, ус, өөх, жихэр дээр төвлөрч хоолыг халаадаг. Үүний нэг адил богино долгионы энерги нь улаан буудай ишдэх усыг халааж уур болон хувиргадаг. Яг л попкорн шиг зангилаа хагартал даралт үүсгэсэн гэсэн үг. Тэгэхээр ургамлууд дотроос хагаралт үүсч байна гэхээр энийг хуурамчаар үлдэх боломжгүй гэсэн үг. Түүнчлэн crop circle үүссний дараа уур шиг зүйл манантан харагдаж байгаа талаар дурдсан байдаг. William цацрагийн туяагаар дуршилт хийж байхдаа crop circle-аас авсан буудаан үр бусад үрнээс хамаагүй хурдан томорч байгааг анзаарсан. Өөр нэг туршилтан дээр цацрагийн туяанд автсан үр илүү уурахтай байгааг ч илрүүлсэн. Тэгэхээр ямар ч цацрагийн туяа вэ? Ардаа уул мөр үлдээж байна. Судлаач нар crop circle-ийн тойргоос нэмгэн бүрхэгдсэн, соронцлогдсон солирын төмрөн үртсүүдийг илрүүлсэн. Энэхүү солир нь дэлхийн агаар мандалд орж ирэхэд хайлж, төгс төмөр бөмбөлгөн тоосон цор өсөж соронцлогддог. Эдгээр бөмбөлгүүд цохилтын хүчээс шалтгаалж, тойргийг хүрээлэн шугамн хэлбэрт дарахдаг. Түүнчлэн хүн хүртэл цацрагийн энергинд нөлөөлж байгааг тогтоосон. Дуршилтаар бамбай булчирхай томорсон эмэгтэйг эмчийн хяналтанд ор 2 цаг гаруй crop circle дотор байлгахад бамбай булчирхай 40%-аар багассан байдаг. Гэхдээ crop circle дотор камер, цаг зэрэг электрон төхөөрөмжүүд ажиллахгүй. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон зүрхний аппараттай хүмүүсийг хол байхыг зөвлөдөг. Тэгвэл шүүмжлэгч нарын зүгээс хэлбэл энэ зүгээр л санамсаргүй тохиолдол юм бол энийг юу гэж тайлбарлах вэ? Энэ бол ghost formation болох сүнсний формац юм. Заримдаа тойргууд дараагийн улиралд гээхэд бүтгэрч ялга болдог. Зарим нь бүр 2 жил хүртэл үргэлжилдэг. Гэхдээ бүх crop circle-д ийм зүйл болдоггүй. 2000 оны эхээр судлаач нар Английн өмнөд хэсгээс олдсон бүх crop circle-ийг судалж үзэхэд 98% нь хүний оролцоо байхгүй шохон уст давхарга болсон. Шохон уст давхарга нь мөн захилгаан эрчим хүч үүсгэхэд ашигладаг. Ингээд бүх зүйл бидийг захилгаан сорон зоо орн руу чиглүүлж байна. Английн өмнөд хэсэгт crop circle-ийн голомт болох Silbury толгод нь хэдэн мянган жилийн өмнө баригдсан. Энэ нь бүхэлдээ шохоогоор бүтсэн бөгөөд 39 м өндөр 5 акр газрыг эзлэх байгууламж. Анх баригдсан зорилго нь тодорхойгүйч жил бүр толгодын ойролцоо crop circle-ууд гарч ирдэг. Мөн ойролцоох Stonehenge ч гэсэн crop circle гарч ирдэг. 1996 оны 7 сарын 7-нд Stonehenge-ийн Surprise нэрээр алдартай маш гайхалтай нарийн хийцтэй формацил гарч ирсэн. Энэ нь Julian Set гэгддэг бутархайнууд өөр масштаб давтагдаж харагдах математикийн томьёоны дүрслэл юм. Хичнээн томруулж, жижигрүүлсэн ч хэв маяг нь хിവэрүүлдэг. Stonehenge-ийн Surprise гарч ирэх өмнөх орой нь бүх зүйл хэвийн ямар ч гадны нөлөө гэх зүйл үзэгдээгүй. Тэглэж Stonehenge 24 цагийн хамгаалтанд ор байдаг. Дараа нь ойролцоох газар нь Aberdeen гэх Stonehenge-с 2 дахин том нүсэр формац гарч ирсэн байдаг. Лээ шугамуудыг үл үзэгдэх зам эсвэл энергиэр ариун газрыг холбодог гэж үздэг. Түүнчлэн дэлхий болон сансрын энерги холбогдож дэлхий даяар тархдагч гэж үздэг. Stonehenge бол лээ шугамуудын огтлолцож байгаа газруудын нэг. Тэгэхээр crop circle-оор бидэнтэй холбоо тогтоох гэж байгаа бол гарцаагүй тэд математикийн ойлголтыг ашигласан байна. Мэдээж математик бол
олон улсын хэл. Гэхдээ яг ямар утга учиртай юм бол? Эдгээр формацууд сансрын аялал хийх боломжтой гэсэн баталгаа мөн үү? Газрын зураг эсвэл нэгэн төрлийн тоног төхөөрөмжийн зааварчилгаа юм уу? Тэгэхээр эдгээр бүх асуултанд тийм гэж хэлж болно. Жил явах тусам эдгээр формацууд илүү нарийн төвөгтэй болж ирсэн. Энгийн торгоос яг ийм нарийн хийцтэй болж ирсэн. 2001 онд алдарт Milky Galaxy эргүүлэг болсон. Энэхүү эргүүлгэнд 409 төгс тойргоос бүрдэх бөгөөд маш цэвэрхэн нимба хийцтэй. Энэ газар нь бүр тэгш газарч биш. Түүнчлэн энэхүү формацыг үл итгэгч нар үгүйсгэхэд их хэцүү. Учир нь цаг агаарын хувьд Английн нэлийн хойд зүгт оршдог болохоор зуны цагаар өдөр маш удаа үргэлжилж шөнө хэдхэн цаг л болдог. Хэрвээ хүмүүс хуурамчаар хий гэх юм бол шөнө 4 цагийн дотор маш нарийн хийцтэй формацыг нэлээд том баг шаардлагатай. Бүр ингэж ч болоогүй формац гарч ирсэн орой бороотой байсан болохоор нүл шавар шавхаа үлдсэн байх ёстой. Харин формац ямар ч хүн байсан гэх шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр иймэрхүү бутархайнууд, геометрууд бол формацуудын нийтлэг хэлбэр. Бүр ингэж ч болоогүй агсан шатны математикийн төлөөллөөч гарч ирсэн байдаг. Грекийн математикч тойргийг тэгш өнцөгт болгох геометрийн асуудлыг дэвшүүлсэн. Учир нь гортыг болон шугамар төгс гаргаж авна гэх боломжгүй гэдгийг ойлгосон байдаг. Тойргийн талбайг олохдоо пи тоог ашиглах шаардлагатай бөгөөд пи нь иррационал тоо тул та хизээж тойргийн талбайг квадратын талбайтай төгс тааруулах боломжгүй. Гэсэн хэдий ч ойртуулах аргууд байдаг бөгөөд эдгээр аргууд олон жилийн турш crop circle гарч ирсээр байгаа. Crop circle ихэвчлэн golden ratio, Fibonacci зэрэг математикийн ойлголтуудыг ашигладаг. Энэ бол 10-ийн бутархайн пи тоог илэрхийлнэ. Номын урт болгон пи тооны тус бүрийн төлөөллийг илэрхийлж хязгааргүй үргэлжлэнэ. Гэхдээ судлаач нар эдгээр геометрийн дүрслэлээс хариулт хайгаад олохгүй болоод ирэхээр тэд харахаа болоод сонсож эхэлсэн. Энэхүү формацийн загварыг цинамик хэм маяг гэдэг. Цинамик хэм маягийн дууны долгионоор ус, эс гэх мэт материалыг чичрэх үед үүсдэг. Германы физикч хөгжимчин Эрнест Халадны эдгээр хэм маягийг баталгаажуулж янз бүрийн дууны давтамж нь өөр хэм маягийг бий болгодгийг харуулсан. Тэгэхээр crop circle-ийн бүтээгч нар дууны давтамж онцгой ач холбогдолтой гэдгийг бидэнд сануулж байна гэсэн үг үү? Хэрвээ энэ үнэн бол бид хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тэгэхээр энд хэд хэдэн гаргалгаа бий. 2001 онд 2 торшн болох эргүүлгэн формац нэг өдрийн дотор гарч ирсэн. Нэг нь салхин термдэр эртний дурсгалт газрын ойролцоо, нөгөөх нь холговхон Стоунхенжийн ойролцоо гарч ирсэн. Доктор Жерри Крот эдгээр формацыг нейтрон оддын төлөөлөл байж магадгүй гэж үзсэн. Нейтрон одод мөргөлдөх нь ховор зүйлч хэрвээ мөргөлдвөл магнитээр бий болдог. Юу магнитэрийг бусдаасаа онцгой болгож байна гэхээр орчлын ертөнцийн хамгийн хүчирхэг соронзон оронтой. Энэхүү соронзон орон ердийн нейтрон оддоос хэдэн мянга бүр хэдэн тэрбум дахин хүчтэй. Магнитэрийн таталцал эргэн тойрон дахь орон зай цаг хугацааны гажуудуулахаар хүчирхэг байдаг. Онлын дагуу энэ цаг хугацааны гажуудуулах үзэгдэл Эйнштейний Розны гүүр болох өтний нүхэн дээр бидний хүргэж байна. Онлын дагуу өтний нүх маш хол цаг довчлох үүрэг гүйцэтгэв. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэрлийн хурдаар ихцэн явснаас илүү хурдан явах дүт гарц гэсэн. Тэглээч магнитурууд маш ховор, галактикт ердөө 10 хүн байдаг. Гэхдээ одоо 11 болсон. Тарайлангийн талбайд crop circle гарч ирсэн өдрийн маргааш нь шинэ магнитээр гарч ирсэн. Үүгээрээ тэнд байж байгаад бид нар шинээр олж нээсэн юм биш. Өчигдөр байхгүй байж байгаад өнөөдөр гинт гарч ирснийг хэлж байна. 2020 онд энэ формац гарч ирсэн. Хоёр тойрог шугамн тойргоор холбогдсон байна. Онлын дагуу энэхүү формацыг өтний нүхийг төлөөлж байгаа гэж үзэж байгаа. Хоёр тал нь сансар окторгын орон зайг төлөөлж, голд нь портал байна. Гадна талын тойрог нь цаг хугацааны гажуудлыг төлөөлж байгаа. Магадгүй энэ формац ямар нэгэн утга учир илэрхийлээгүй зүгээр л нэг дүрс гэж үзвэл энэ нь бүр маш ховор тохиолдолтой хорно. Тэгэхээр бүгдээрээ эдгээр бүх формацууд нэгэн эвлүүлдэг тоглоом байна гэж төсөөлье. Тэгэхээр хэрвээ бүгдээрэнгийнх нь учрыг олвол өтний нүх байдаг баталгаа болон хаанаас хэрхэн яаж олох талаар мэдэх боломжтой ч болох юм. Гэхдээ бид яг яаж үүнийг хийх вэ?
Энэ асуултан дээр Николай Романский хариулт гаргасан. Тэрээр энэхүү формацийн зургийг хараад ямар ч утга байхгүй санагдсан. Энд ямар ч мэдэгдэхүйс геометрийн дүрслэл, ямар ч тодорхой хэмжүүр байхгүй харагдсан ч Николайд нэгэн санаа төрсөн. Тэрээр 3D дизайн ашиглан формацийг биетэй болгож судлахаар шийдсэн. Дизайны төв тэнхлэгийг эргүүлж, 3 хэмжээст хэлбэрт хувиргасан нь бүтцийг илүү гүнзгий, нарийн судлах боломжийг олгосон. Николай 3D загварлалын аргаар төрөл бүрийн crop circle-ийн загваруудад хэрэглэж, нэгэн төрлийн машин бүтээх загвартай төстэй зүйлж гаргаа авч чадсан. Ингээд Николай Романский кино найруулагч Чарльз Максвеллээс crop circle-ийн талаар болон бүтээлдээ баримтат кино хийх хүсэл гаргасан. Тэрэнд энэхүү машиныг бүтээх санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан. Николай энэхүү машиныг тэгцгийн энергийг ашиглах түлхүүр болж, таталцлын хүчийг өөрчилж, гэрлийн хурданд хүрэх чадвартай гэж үзэж байгаа. Ингээд төлөвлөгөөгөө бодит болгохын тулд тэрээр 3D дизайнер, машинист, цахилгаанчин, үйлдвэрлэгчийг багтаа бүрдүүлж 3 жил гаруй хүчин чармаалт гаргасны эцэст тэд уг машины их загварыг бүтээж чадсан. Гэхдээ машин ажиллаагүй. Тэд хэд хэдэн плазма асааж чадсан ч санхүүгийн бэрхшээлээс болоод төсөл зогсон байдалд орсон. Гэхдээ тэдний барьж байсан зүйл бүр мөсөн ажиллахгүй ч байх боломжтой. Гэсэн хэдий ч Николай зөв зүйлийнхаа араас явж байна. Тэгцгийн энерги, таталцлын манипуляц, нэгэн үндсэн зарчмаар холбож нэгтгэж болох зүйл бол эргэлт юм. Засгийн газрын нууц ажиллагааны шүгэл үлээгч нар харин нисдэг тавганы хөдөлгөөрийг тайлбарлахад хамгийн гол технологи бол эргэлт гэсэн байдаг. Сансрын хөлгийн дизайнер байсан Марк Маккантль шиг хэлснээр нисдэг тав шингэн мөнгөн ус эргэлцснээр хөдөлгөөр ажиллаж таталцлын эсрэг жингүүдл эхэлдэг гэсэн байдаг. Нацистийн алдарт хонх хэлбэртэй нисдэг тавг болох Де Глокийн ижил төстэй технологиг ашигладагч гэсэн байдаг. Боб Лазер 51-р бүсэд ажиллаж байхдаа нисдэг тавг 115 дугаар элементээр ажилладаг гэсэн. Харин 1980 он Сезараас 115 дугаар элемент байхгүй гэж мэдэгдэл хийсэн. Гэтэл 2003 онд 115 дугаар элементийг олж нээсэн байдаг. Түүнчлэн өөр нэг шүгэл үлээгч хэлэхдээ армийн гэрээт ажилч нар реверс инженерийн хөдөлгөөр дээр ажиллаж байхад харийн хөдөлгөөр 115 дугаар элементтэй цилиндр эргэлдэж эрчим хүчний их үүсвэрээ гарган авдагч гэсэн байдаг. Оросын физикч Николай Козеров торшин болох эргүүлэг нь цаг хугацаа, таталцлын хүч гээд бүх зүйлийн түлхүүр гэж хэлсэн байдаг. 2019 онд Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хүчин плазм шахах хайлуулах төхөөрөмждөр зохиогчийн эрх авсан. Энэхүү төхөөрөмж нь маш жижиг хэмжээнээс асар их хэмжээний эрчим хүч гаргаа авах чадвартай. Яг л жижиг хэмжээний машинаас цөмийн захилгаан станц шиг эрчим хүчийг бий болгох боломжтой. Хэрвээ энэхүү төхөөрөмж үнэхээр хаа нэгтэй байгаа бол цэвэр, хязгааргүй эрчим хүчийг үйлдвэрлэх чадвартай бөгөөд төхөөрөмжийн гол цөм нь эргэлтэн дээр суурилсан байдаг. Энэхүү шинэ бүтээлийг нэр дээрээ баталгаажуулсан хүн нь Америкийн нэгдсэн улсын сансрын хүчинд ажилладаг Сальватор Пауз юм. Тэрээр өөрийн нэр дээрээ нэлээд олон сонирхолтой патентыг эзэмшдэг. Жишээ нь олон төрлийн төхөөрөмжийн хөдөлгөөр, дасгалгааны температурын хэд дамжуулагч, инерцийн массыг багасгах төхөөрөмж, өндөр давтамжит таталцлын долгион үүсгэгч гэх мэт орно. Эдгээр бүх дэвшилтэт технологиуд эргэлтийн төхөөрөмжн дээр суурилсан байдаг. Америкийн нэгдсэн улсын арми эдгээр патентыг маш чухлаар хүлээн авдаг. Тэгэхээр хорвоо ертөнцийн учир бүтүүлэг нууц, жишээ нь таталцлын хүч нь лабораторийн ширээн дээр гэхээсээ илүү тариалангийн талбай дээр нууцыг тайлах боломжтой харагдаж байна. Crop circle үргэлж маргаан дагуулсан худал хуурмаг сэдв мэт. Хэрвээ та олон нийтийн сүлжээгээр crop circle-ыг дурдвал хинч чухлаар хүлээн авахгүй. Гэхдээ нийгэм үргэлж ийм байгаагүй. Нэгэн цагт crop circle засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийт маш чухлаар хүлээж авдаг байсан. Бүр шинжлэх ухааны шин сериолог гэх салбар гарч хэрхэн формацийг бий болж гарч ирж байгааг судалдаг байсан. Их Британий батлан хамгаалахын яамд нисдэг биетүүдийг 20 гаруй жил судалгаа хийж байсан Ник Поп хэлэхдээ 1985 онд армийнхан crop circle-ийг судалж эхэлсэн гэсэн байдаг. Дараа нь 1989 онд Английн өмнөд хэсэгт хачирхалтай crop circle-ийн илүү нарийн формацууд гарч ирэхэд ерөнхий сайд Маргарет Татчер юу болоод байгаа тал дээр учрыг олох тушаал өгсөн. Ингээд тэр зундаа Blackbird болох хар шувуу ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Хар шувуу ажиллагаа нь 3-7 хоногийн турш crop circle-ыг үүсгэн бий болох тал дээр ажиглалт хийж хальсанд буулгах зорилготой. Энэхүү төслийг crop circle судлаач Colin Andrew, Pete Dalgety нарт төлөвлөж BBC болон Японы үндэсний телевиз ивэнттгэсэн. Түүнчлэн Британий засгийн газрын ивэлд ор байхаас гадна ажиглалт хийж байгаа газар бол үндэсний аюулгүй байдлын эзэмшил газар байсан. Хэдэн 10 акр талбайг сониуч хүмүүсээс ахуулаад зориудаар буснуулах магадaltaй хүмүүсээс тусгаарлаж хатуу хамгаалтанд авсан. Цэргийнхэн булан тохой болгонд өдөр шөнийн тусгалтай камер байрлуулж биеийн дулаан хэмжих төхөөрөмжүүдийг суйрлуулсан. Хэрв crop circle бий болвол зоолттой камерт бичигдэнэ. Энэхүү томоохон ажиглалтыг хэдэн сая хүмүүс дэлхийн өнцөг болгон бүрт үзэж тухайн өдөр юу болж байгаа тал дээр өдөр болгон Colin Andrews телевизээр мэдээлэл хийж байсан. Харин 2 дахь өдөр тариалангийн талбайд crop circle бий болсон. Colin сэтгэл догдолж зурагтаар crop circle гарч ирсэн талаар мэдээлэл хийсэн ч ингээд бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн. Тэрхүү crop circle хуурамч болж таарсан. Crop circle-ийн загвар итгэмээргүй болох байснаас гадна нэгэн тойрогт нь одоо орны тоглоом болсон. Ингээд эрчийг аваад исэн crop circle худалд шинжлэх ухаан болон хувирсан байдаг. Тэр цагаас хойш одоо хүртэл хэвэндэл байгаа. Гэхдээ энэхүү хар шувуу ажиллагаа бол төлөвлөгөөт явуулга байсан. Colin Andrews сэтгэхдээ айрмынхан албаар тэрний нэр хүндэд хаалтаж crop circle хуурамч гэж харагдуулахыг хүссэн гэж хэлсэн. Тэрэнд батлах баримт нотлохоонууд ч бий. Гэхдээ айрмынхан crop circle-д итгээгүй биш, харин ч эсэргээр зүйл болж байсан. Олон нийтэд нээлттэй хар шувуу ажиллагаа болж ах яг нэг цаг дор хэдхэн километрээс холгүйхэн Силбри толгод дээр айрмынхан өөр нэг ажиллагааг явуулж байсан. Бүр тэд нэгэн бөмбөлгийн араас хөөж нисдэг тэрэгтэй толгодоос өмнө зүгт илдэж байгаагаар хальсанд буулгасан байдаг. Энэхүү ажиллагаа ч хожим нь ил болсон. Олон нийтийн хар шувуу ажиллагаан дээр анхаарлыг нь сарниулж, харин жинхэнэ ажиллагаа хэдэн километрийн зайд болж байсан. Одоо хүртэл хаа нэгтээ тариалангийн талбайд crop circle бий болвол айрмын нисдэг тавг үзэгдэж хүний хөлөөс тасарсан хөдөө бөглүү газар руу бөмбөлгүүдийг хөөх нь энгийн үзэгдэл. Тэгэхээр айрмынхан энийг зүгээр л нэг энгийн тоглоом, худал хуурмаг зүйл гэж үзэхгүй байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь хар шувуу ажиллагааны дараа бүх зүйл хамаагүй болсон. Тариалангийн талбайн тойргууд хаягдаж, Colin Andrews худал хуурмаг, мэхлэгч болон хувирч Colin-ы хамтрагч Pete хар шувуу ажиллагааны улмаас маш ихээр сэтгэл санаагаар унаж, судалгаагаа орхин тэтгэвртэй гарсан байдаг. Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Colin Andrews олонний нүдэнд худал хуурмаг харагдаж магадгүй ч тэрээр маш сайн судлаач. Тэглэж тариалангийн талбайн crop circle мэдээллийг хэрэгсэлгүй энэ бол бодит зүйл. Тэрээр өөрийн мөрдлөгөө үргэлжлүүлж тэрний дагагч нар итгэсэн хэвээр байсанд засгийн газарт огт таалагдаагүй. Тэд дахин олонний анхаарлыг crop circle-д татахыг хүсээгүй. Ингээд Британий тагнуулын алба хуурамч мэдээлэл түгээх компанид ажиллагаа явуулахыг хүсэж CIA болох тагнуулын ерөнхий газрыг татан оролцуулсан. Зохиолч John King нь 1999 онд гарсан Сансар өгтөргийн маш нууц харагдаж үзэгдээгүй зүйлс номондоо Colin Andrews-тэй ярилцлага хийсэн байдаг. Colin хэлэхдээ Blackbird ажиллагааны үед өндөр хяналттай тусгаарлагдсан бүсэд гадны биш дотроос л хүмүүс хуурамчаар үйлдсэн гэж хар байгааг хэлсэн. Тэглээч анх crop circle-ийг гарч ирэхэд Colin эхэлж өөрийн нүдээр хараагүй тас харанхуйд олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй болсноо хэлсэн. Тэрээр зөвхөн айрмынхны хэлсэн үгийг дамжуулсан бөгөөд нар мандахад энэ бүхний хуурамч гэдгийг мэдсэн байдаг. Тэрээр айрмынхантай тохиролцохдоо тэд хүн хүч, хэрэгцээт төхөөрөмж, газраар хангаж, оронд нь хамтран ажиллахыг шаардсан байдаг. Colin Andrews-ийн хэлснээр худал мэдээлэл тараах ажиллагаа 3 шаттай. Нэгдүгээр үе шат нь хар шувуу ажиллагаагаар тариалангийн талбайн crop circle-ийг үгүйсгэх явдал. Хоёрдугаар үе шат нь жилийн дараа Dagdev 2 гарч ирж crop circle-ийг хийснээ мэдэгдсэн. Энэ нь тагнуулын ерөнхий газар тэдний хэдэн мянган доллараар хөлсөлж худалдаж авсан байдаг. Энийг яаж мэдэж байна вэ гэвэл Dagdev 2 үлдсэн мөнгөө аваагүй болохоор шүүхэд зарга мэдүүлсэн байдаг. 3 дугаар үе шат нь сэтгүүлч Jim Schnabel-ийг оролцуулсан. Colin-ы хэлснээр бол Jim тагнуулын ерөнхий газартай холбоотой бөгөөд хэрвээ тагнуулын төв газрын архиваас Jim Schnabel нэрийг хайвал зоолттой олох боломжтой. Jim Schnabel-ийн нэр дээр маш олон учир бүтүүлэг
Яг л тариалангийн тойрог шиг олон зүйл гарч ирнэ. Ямар ч тач Жим Шнабель хар шувуу ажиллагаатай холбоотой хүн болгонтэй ярилцлага хийсэн байдаг. Түүнчлэн тариалангийн талбайн тойргийг худал хуурмаг зүйл гэсэн санааг олон нийтэд түгэж бодлыг өөрчилж байсан. Колл нэг удаа машиндаа маш нууц чухал яриа хүнтэй хийж байсныг Жим Шнабель нууцаар бичиж хураа авсан байдаг. Тэрээр өөрийгөө хэрхэн араасаа мөрдүүлж нууцаар сонсох төхөөрөмж байрлуулсан нотлохоо баримтуудч байдаг. Тагнуулын ерөнхий газар сэтгүүлч нарыг өмчөө болгох нь хэвийн зүйл. Хүмүүс сэтгүүлч нартай ярилцдаг. Сэтгүүлч нар хэрэгцээт мэдээллийг цуглуулахаас гадна хүмүүс сэтгүүлч нарын үгийг сонсдог. Хэрвээ та Mockingbird ажиллагааг сонсч байсан бол тагнуулын ерөнхий газар 400 гаруй сэтгүүлч нартай хамтран ажилласан байдаг. Сэтгүүлч Карл Бернстейн New York Times сэтгүүлд дор хаяж 10 сэтгүүлч редактор тагнуулын ерөнхий газрын дор хэдэн жилийн турш одоо хүртэл ажиллаж байгаа талаар дэлгэсэн. Тэгэхээр таны мэдээллийг хэрэгслэр хэнийг ч та сонсож байсан тэдний дор хаяж 10% нь худал мэдээлэл тарааж байх боломжтой. Голланд нэг удаа тагнуулын ерөнхий газраас нэгэн хүн ирж уулзсан. Тэрээр хэлэхдээ их хэмжээний мөнгө Швейцарын банкнд байгаа бөгөөд хэрвээ Crop Circle-ыг худал хуурмаг зүйл гэж хэлж тэтгэвртэй гарна гэж зарлвал мөнгө өгөхөөс гадна засгийн газраас хүссэн тоног төхөөрөмж хүн хүч гаргаж Crop Circle-ийн судалгаан дээр дэлхийн тэргүүлэх судлаач болох боломжтой. Мөн шинээр гарч ирсэн Crop Circle-ийн судалгаан дээр заавал намайг дуудах ёстой гэж хэлсэн байдаг. Гэхдээ Колин саналыг хүлээн аваагүй. Дараа нь Колин занал хийсэн дуудлагууд ирж тэрээр Их Британий батлан хамгаалах яамд мэдгдсэн боловч тэд хар ялд хамаарахгүй гэж хэлсэн байдаг. Уг нь тухайн цагт Колин Англид л байсан. Ингээд эцэст нь дуудлагч зогссон. Хожим нь Америкийн нэгдсэн улсын Пентагоны шинжээч Колин руу хандаж Розмари Эллен Глитэй танилцуулсан. Розмари нийт 49 учир бүтээлэг зүйлийн талаар ном бичсэн бөгөөд Колинтэй хамтарч ном бичихийг хүссэн. Гэхдээ Розмари Колины оффист л хамтран ажиллаж өөрийнх нь судалгаатай ойроос ажиллахыг хүсэж шавдуулж эхэлсэн. Мэдээж Колин саналаас татгалзсан. Колин тэрний тагнуулын ерөнхий газрын өмч гэж үзэж тэрний хэдэн сая дагагч нар хуурамч мэдээлэл түгээх хамгийн сайхан боломжтой хүн гэж бодсон байдаг. Өөр нэг сонирхолтой хүнээс дурдах юм бол Английн уран бүтээлч, кино найруулагч Джон Лундберг нь 90-ад оны эхээр Circlemakers.org вебсайтыг үүсгэн байгуулсан. Тэрээр сүүлийн үед гарч ирсэн илүү боловсронгүй Crop Circle-ийг хийсэн хүн. Харин Crop Circle-ийн судлаач Роберт Хулс, Дэвид Кейтон нар энэхүү вебсайтыг засгийн газрын санхүүжүүлэлтээр хуурамч мэдээлэл тараах зорилготой гэж сэрдэж байгаа. Ингэснээр усыг булан гартуулж, аль нь үнэн, аль нь худал гэдгийг хүмүүс ялгахаа болно. 2004 онд энэхүү вебсайт Колины судалгаа хийх санхүүжүүлэлт бүтлгүүцнийг сонсоод зүгээр л тагнуулынхантай нэгдэх байсан юм гэж юужилсан байдаг. Английн тагнуулын газрынхан сэтгэхүйн ажиллагааг Crop Circle итгэгч нар дээр хэрэгжүүлж байгаа. Сэтгэхүйн ажиллагаа нь маст сэтгэхүйн тактик, техник хэрэглэж хүний харж байгаа өнцөг болон хандлагыг өөрчлөх зорилготой. Иймэрхүү ажиллагаа ихэвчлэн засгийн газар болон армийнхан ашигладаг. Тагнуулын байгууллага Crop Circle, нисдэг тавг, сансрын нууц хөтөлбөрүүд, харь гаригийн технологийн талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтийн анхаарлаас сарниулж, төөрөгдүүлэх хөтөлбөрүүдэд хар дансаар маш их хэмжээний мөнгө зарцуулдаг нь ил болсон. Хэрв та яг одоо телевизээр асаавал тодорхой хэмжээний засгийн газрын нөлөө орсон мэдээллийг сонсох болно. Түүнчлэн Crop Circle хийгчдийн вебсайтэд хэлэхдээ та нар амжилттай вебсайт ажиллуулахад хэр их хэмжээний мөнгө зарцуулдгийг мэдвэл гайхах болно. Санаа зовлтгүй. Бид мөнгө асуугаагүй байна. Бид их сурвалжаа илчлэхгүй. Тэд бидний толгойг уснаас дээгүүр байлгаж байдаг гэсэн байдаг. Гэхдээ энэ яг ямар утга учиртай юм? Тэд хинээс санхүүжүүлэлт авдаг гэж? Хин өөрийн эзэмшил газар дээр хаа хамаагүй хүмүүсээр сандайчуулахыг хүснэ гэж? Тэглэж хүний эзэмшилд зөвшөөрлгүй орж юм хийн гэдэг хууль бус. Хин хууль бус зүйл дээр санхүүжүүлэлт хийн гэж? Тэгэхээр энэ бүхнийг хараад ахаар таны итгэл үнэмшилт нөлөөлөх, харж байгаа үнцгийг өөрчлөх, хэвлэл мэдээллийг хэрэгслээс ахуулаад танд нөлөөлж болох хинч бай. Та тэрхүү мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй хандхад гэмгүй. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.